Өвөр Монголын шинжилгээ ухаан технологийн музей нь 1983 онд анх албан ёсоор нэгдэж Хэдэд улсынхаа хамгийн эртний шинжилгээ ухаан технологийн музей нэг болж байв. 460 сая юаны хөрөнгө оруулалттай баригдсан шинэ байрандан 2014 онд нүүж ирсэн ба нийт 48,300 м квадрат талбайг эзэлдэг. Тус музейд хүүхдийн тоглоомын талбай, эрүүл хайгууд, шинийг бүтээх ба бичлэн оролцох, амьдрал ба эрүүл мэнд, их дэлхий ба гэр орон, гайхамшиг дэлээ тэнгис, технологи ба ирээдүй, орчлон ба сансар авторг, ухаалаг орон зай зэрэг олон танхимтай. За өнөөдөр бид хоёр Өвөр Монголын шинжилгээ ухаан технологийн ордонд хүрч ичгээд байна. Эхлээд хоёр давхурд байгаа гайхамшигт далай тангасаар аялцгаая. За сансрын хөдөлгөөний доторх байдал ямар шүү байдаг уу? За тэгвэл бас шалхаан хэрхэн бай болдгоо, дуу хэрхэн дамжигдах, за хүн өөрийн биеийн өргөж чадах уу гэх мэтлэн маш олон сонирхолтой асуултын хариултыг одоо эндээс хайхаар ирж болно. Өвөр Монголын шинжилгээ ухаан технологийн музейд ирснээр та математик, физик, хим, одон орон, газар зүй, биологи, амьдралын ухаан, хүрээлэн бай орчны шинжилгээ ухаан, сансрын технологи, эрчим хүчний технологи, мэдээллийн технологи зэрэг олон арван салбарын мэдлэгтэй бичлэн ойртож болно. Шинжилгээ ухаан технологийн музейн хамгийн сонирхол татварс хэсэг нь олон төслийг бичлэн мэдрэх боломжтой хэсэг юм. Эндх сонирхолтой зүйлүүдийг үзэж сонирхсноор хүүхдүүд хөөрхөн гараа, бяцхан тархай хөдөлгөөн шинжилгээ ухааны мэдлэг эзэмшээд зогсохгүй шинжилгээ ухааны салбарт ухаангүй дурлах болно. Ном хэлхий байгаа юм байна. Энэ Боронтойны шавж, хорхой шавжнуудыг одоо энд бас дэлгэн үзүүлж байгаа. Ер нь 3 сарын хугацаатайгаа. За энэ сараас эхлээд 22 оны 3 дугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. Хүүхдээ бас өвлийн амралтын чөлөөгөөр энд авчирч одоо харж байгаагүй сонин хорхой шавжнуудыг үзүүлж болох юм байна.